Сайн байцгаана уу өдрийн мэндийг хүргэе. Channel B podcast-ийн 6 дахь дугаар хүрэхэд бэлэн болоод байна. За 6 дахь дугаар маань эхэлж байна. 6 дахь номны маань нэр бол 90 өдрийн дотор мөнгө хуримтлуулах насан туршийн арга дадал суралцах гэсэн нэртэй ном байгаа. За номны маань зохиолч бол Япон хүн. Якояма Мацааки гэсэн нэртэй хүн байгаа. За энэ хүний бичсэн номыг Чонсэйон гэсэн солонгосын зохиолч орчуулан нийтлсэн. За зохиолч маань бол Японы хамгийн нэр хүндтэй санхүүчдийн нэг, санхүүгийн зөвлөх мөн 10,000 гаруй хүмүүст өрөө тэглэх, хуримтлал үүсгэх, мөнгөө өсгөх талаар санхүүгийн хичээлийг зааж хөтөлбөрт хамруулсан. За мөн 600,000 гаруй хувь борлогдсон бестселлер номны зохиолч ийм хүн байгаа. За номны эхэнд бол зохиолч маань та санхүү эдийн засгийн мэдлэггүй байж болно, тооцоолох, тооны хичээлдээ муу байж болно, бас мөнгөгүй байж болно. Гэхдээ миний санал болгосон арга дадлыг хэрэгжүүлэх юм бол та заавал мөнгөн хуримтлалтай болж их бага хэмжээ гэлтгүйгээр та мөнгөн хуримтлалтай болж чадна гэж хэлсэн байгаа. За тэгээд энэ санхүүгийн зөвлөх дээр маш олон хүн ирж зөвлөгөө авдаг юм байна. Тэгээд ихэнх хүмүүс бол бит хоёулаа эхнэр нөхөр хоёулаа ажиллаж байгаа. Тэг мөнгөн дээр хэмнэлттэй байдаг ч гэсэн ерөөсөө олсон мөнгөө цаашаа хурааж хийж чадахгүй байна. Энэ авж байгаа цалин маань хэтэрхий бага болохоор бид нар хуримтлал үүсгэх гэж чадахгүй байгаа юм шиг байна. Цалингаа нэмэгдүүлэх эсвэл их цалинтай ажилд орсон үедээ л хуримтлал үүсгэж чадах юм шиг байна гэж бол хэлдэг байгаа. Үүний тулд гэртээ байгаа бүх зүйлийг ухаж гаргаж ирээд харах ёстой гэсэн. За жишээлх юм бол та хөргөгчөндөө байгаа хүнснийхээ зүйлийг гаргаж ирэх ёстой. За мөн гал тогооны тавилганд байгаа сав суулга, аяг тавг бусад бүх хэрэгслийг гаргаж харна. За мөн өөрийнхөө хувцсны шүүгэнээс хувцснуудаа бүгдийг нь гаргаж харна. Ингэхдээ өмд бол өмд, цамц бол цамц, юпг бол юпг. За мөн гадуур хувцс гэдэг юм уу те. Энэ байдлаар бүгдийг нь гаргаж ирээд тухайн зүйлийнхээ төрлөөр нийлүүлж байгаад ангилж байгаа зургийг дарна гэсэн байгаа. Өөрөөр хэлэх юм бол зөвхөн цамцны зургийг, зөвхөн гутлын зургийг, за мөн гоо сайхны хэрэгсэл байлаач гэсэн зөвхөн нүүрний тийм уруулын будагнуудыг эсвэл зөрчигнүүдийг гэдэг юм ингээд тус тусд нийлүүлээд зургийг дарах хэрэгтэй гэж байгаа. За ингэснээр та дараа нь шопинг хийх үедээ надад ийм зүйл байгаа. Жишээлбэл надад улаан өнгийн уруулын будаг тэдэн ширхэг байгаа. Эсвэл надад өсгөтэй гутал тэдэн ширхэг байгаа. За мөн юутантай цамц тэд орчин байгаа гэдгийг мэдхэд чинь санахад чинь тусалгаа гэж бол хэлсэн. Тэгэхгүй бол хүмүүс өөрийнхөө одоо хөргөгчөнд мөн шүүгэнд хувцсны шүүгэнд бас гоо сайхны ширээн дээр чинь байгаа зүйлээ нүдэнд харахгүй, эргүүлж санахгүй байснасаа болоод дахин өөртөө байгаа зүйлээ эсвэл ижил ойролцоо үйл ажиллагаатай чадамжтай тийм зүйлүүдийг дахин авсаар байдаг. Энэ бол мөнгийг үрж байгаа маш том одоо ухаангүй зарлага юм а гэж бол бас зөвлөдөг байгаа. За Америкт хит их үрэлгэн хүмүүст зориулсан тэдгээр хүмүүсийн үрэлгэн дадлыг өөрчлөх юм төв байдаг. За энэ газар бол хүмүүсээ дотор байранд нь байрлуулдаг тухайн газрынхаа за шопинг хийх хоройтой мөнгө хэрэглэхгүй байх гэсэн юм шууд хааж боосон юм одоо дүрм журмаар хүмүүстэйгээ харьцдаггүй харин эсвэргээр цагийн хуваарийг маш сайн мөрдөхийг бол шаарддаг байгаа. За мөн тухайн өдрийнхөө болсон бүх үйл явдлыг тайлагнахыг бол бас ингээд шаарддаг. Мөнгө үрэхдээ хэдийг үрсэн байсан ч хамаагүй гэн эхний ээлжиндээ бол за тодруулж хэлэх юм бол анх мөнгөнд анхаарахынхаа оронд дүрм журамтай эмх цэгцтэй цагийн менежменттэй ийм амьдралын дадал суулгахад эхэлж анхаарч агаад дараагаар нь аажмаар мөнгөнд зарцуулалттай холбоотой дадлыг үүсгэхээр бол ажилтдаг юм байна. Өглөө хэдэн цагт болсон, хэдэн цагт ажилдаа явсан, хэдэн цагт ажилласаа ирээд хэдэн цагт унтсан. Энэ бүхний одоо тэмдэглэлийн дэвтэр дээр бичдэг. Тэгээ тухайн үеийн сэтгэл одоо мэдрэмж, үзэл бодол, тохиолдсон үйл явдлуудыг хүртэл тэмдэглэлийн дэвтэр дээр бас бичиж явах хэрэгтэй гэж байна л да. Тэгээ энийг яагаад ингэж бичиж байгаа вэ гэхлээр цагийн менежмент хийж сурахад жишээлх юм бол би гунигтай байсан учраас хит их би шопинг хийсэн байна уу? Эсвэл гунигтай байсан учраас би хитрхи орой унтсан байна уу? Орой унтснаас бол би өглөө хоцорсон байна уу гэдэг ч юм уу. Тухайн үеийн сэтгэл санаа үйл явдлыг давхар бичнэ гэдэг нь тухайн хүний одоо шопинг хийж байгаа тэр үргэлгэн зарлаган байгаа байдалд нь юу нөлөөлөд байна вэ гэдгийг илрүүлэхэд туслах ийм бас арга. За ингэж тухайн өдрийнхөө болсон үйл явдлыг тэмдэглэж тухайн өдрийнхөө тайланг тавих нь тэр өдрийнхөө үйл ажиллагааг дүгнэх мөн дараа өдрийнхөө үйл ажиллагааг төлөвлөх ингэснээр цагийн менежментэд сурах ийм арга дадлыг суулгахад бол тусалж байгаа юм байна. Мөнгө цаг хоёр бол хоорондоо салшгүй холбоотой ойлголт байдаг. За нэг цагийн ажлын хөлс жишээлбэл 10,000 вон байх жишээний эсвэл нэг цагийн лекцийн хөлс нь 100,000 вон, за нэг цагийн зөвлөгөөний бас 30,000 вон гэдэг юм уу. Энэ жишгээр бид нар өөрсдийгөө үнэлдэг бас мөн бусдад өөрсдийнхөө хөдөлмөрийн хөлсийг үнэлүүлдэг. Тэгвэл бид цагийг сайн ашиглаж цагаа сайн хэмнэж чадах юм бол
энэ чадвар суусан хүмүүнд ч гэсэн илүү хянамга нихур хандаж чаддаг гэж бол энэ багш маань хэлсэн байгаа. За тэгээд амжилтанд хүрсэн мөнгийг өөрийн хүчээр хуримтлуулж чадсан баяцсан хүмүүс бол цагийг маш сайн ашиглаж чаддаг. Цагийг ашиглаж чаддаг хүмүүс бол санхүүгийн эрх чөлөөнд хүрч чаддаг. Эсвэргээрээ мөнгөгүй байгаа хүмүүсийн дадал хөвшлийг хараад байхад цаг хугацаанд хэтэрхий хайн ханддаг, цагийг баримталдаггүй, мөн цагийг хэтэрхий сул өнгөрөөдгөө гэж хэлсэн байгаа. За ингээд цагийг бид нар оновчтой зөв зарцуулахын тулд гэрээ цэвэрлэх цагийг ч гэсэн багасгах хэрэгтэй. Үүний тулд гэртээ байгаа эд тогшлыг яг хэрэгцээтэй гэсэн зүйлийг авч үлдээд бусдыг нь хаях, цэгцлэх, буцааж зарах гэдэг юм уу те. Иймэрхүү байдлаар зарцуулах хэрэгтэй гэсэн байна л да. Худалдан авалт хийхдээ энэ надад хэрэгтэй юу? Эсвэл би энийг зөвхөн хүсэл шуналтай хөтлөгдөн авах гээд байна уу гэдгийг өөрөөсөө нэг жишгийг зөвлөж гисэн худалдаж авахдаа өөрөөсөө асууж явах хэрэгтэй гэж бас зөвлөсөн байгаа. Санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүмүүс өөрсдийнхөө үр хүүхдүүдэд ч гэсэн санхүүгийн боловсролыг олгохдоо бага наснаас нь чи үнэхээр энийг авахыг хүсэж байна уу? Энэ үнэхээр чамд хэрэгтэй юу? Эсвэл зүгээр чи авчихсан ч зүгээр юм уу да гэж бодож байна уу гэдгийг өөрийнх нь мэдрэмжийг ялгаж салгахад туслахын тулд энэ асуултыг асуудаг гэж байна. Need чамд хэрэгтэй юу? Чи want буюу авахыг хүсэж байна уу гэсэн энэ хоёр асуултыг асууд. Үнэхээр хэрэгтэй болвол чи ав, харин чи зүгээр авахыг хүсэж байгаа болвол чи дараа нь авч болно. Эсвэл үнэхээр хэрэгтэй зүйлээ авах хэрэгтэй гэдэг байдлаар хүссэн болгоныг нь бол авч өгдөггүй юм байна. Тэгээд мөнгө зарцуулахдаа тухайн хүн өөрийн гэсэн стандарт жишгтэй болох ёстой тухай зөвлөсөн байна л да. Жишээлх юм бол энэ хүний яг зөвлөж байгаагаар нь хэлэх юм бол амьд явхад тийм ээ, эрүүл явхад зайлшгүй хэрэгтэй зүйл биш л бол худалдан авалт хийх хэрэггүй гэсэн байна. Жишээлбэл хоол хүнс, эмнэлгийн үзэсгэлэг эмчилгээнд бол мөнгө хайрлах хэрэггүй. Эсвэргээрээ эдгээр зүйлсэд мөнгө хайрлаж хэмнэлт хийснээр өвдснийхөө дараагаар эмнэлэгт очих юм бол эмнэлгийн төлбөр улам өндөр гарах, илүү мөнгнөөс зарлаг гарах юм үндэслэлийг бий болгодог учраас хоол хүнс болон эмнэлэг эрүүл мэндийн тэр талын өөртөө зарцуулах мөнгнөөс бол хэмнэж болохгүй. Харин эсвэргээрээ хувцас, гадаад байдал гэдэг ч юм уу те хобби чөлөөт цаг, төрсөн өдөр баяр нийллэг гэдэг зүйл зарцуулах мөнгийг бол хэмнэж болох зардлаа гэж бол үтсэн байгаа. Зөвхөн худалдан авалт хийгээ зогсохгүй, худалдан авалт хийсний дараагаар сар болгон зарлаг гаргаж идэг тийм эд зүйлүүд бидний хэрэглээнд байдаг тухай энэ зохиолч манд дурдсан байгаа. За тэдний нэг бол ус цэвэршүүлэгчийг дурдсан байна. За Солонгост бол ус цэвэршүүлэгч төхөөрөмжийг бараг айл болгон тавилсан байдаг. Сардаа 20-30 мянган воныг төлдөг. 3-5 жилийн хугацаанд төлсний дараа энэ төхөөрөмжөө өөрийн бүрэн эзэмшил болгож ингэж өөртөө авдаг байгаа. Тэгээд ингээд сар болгон төлж байгаа 30 мянган вон чинь банкнаас 3.6% хүүтэй зээл авсантай тэнцэх хэмжээний хүү гэж хэлж байна л да. Өөрөөр хэлэх юм бол 10 сая вон банкнаас зээлсэн зээлээд тэрний хүү сар болгон 30 мянган воныг хүмүүс банкнд төлдөг юм байна. Тэгэхээр өөрийн чинь хэрглэж байгаа ус цэвэршүүлэгч, ус шүүгч 10 сая воны ийм үн цэнтэй юу гэдгийг маш сайн бодох ёстой гэж бас хэлж байна. За мөн машиныг бол дурдсан байгаа. Машины бензин, машины даатгал, за мөн хаяа учирч болох энэ эвдрэл гэмтлийн зардал бол бас орж байгаа. Тэгээд даатгал болно. Бензиний мөнгө сард 300 мянган вон гэж үзэхэд энэ 300 мянган вон нь банкнаас 100 сая вон зээлсний хүнтэй тэнцэх мөнгөө. Тэгэхээр та бас дахиад л нөгөө түрүүний адилтгалаар хэр хэмжээний мөнгө гаргаж байгаа бас ингээд сайн бодох хэрэгтэй. Заавал хэрэгтэй юу? Би олон нийтийн унаагаар хэсэг зур би одоо ингээд явах боломжтой юу гэдгээ бас бодож үзэж машиныг аваарай гэсэн байна. Хэрвээ дөнгөж нөгөө гэр бүл болсон тийм ээ богино хугацаанд хуримтлал үүсгэхийг зорж байгаа мөн үр зээлнээс ангижрахыг хүсэж байгаа хүмүүс байх юм бол энэ талаар бас бодоод үзээрэй гэсэн байна. Тэгэхээр энгийн хэмнэх хэрэгтэй гэж ууж бас бодож ээж магадгүй зохиолч маань бол ингэж хэлж байна л да. Амьд явхад зайлшгүй хэрэгтэй зүйл биш л бол зардал гаргах хэрэггүй гэж хэлэх чинь үнэхэр хэцүү биш үү гэж. Гэхдээ ингэхгүй бол таны амьдрал цааш улам хэцүүдэх болно. Та хэрвээ нэг өдөр орлогогүй боллоо гэж бодъё. Одоо жишээлбэл яг коронавигийн үед олон хүмүүс ажлын байргүй боллоо шүү дээ. Хэрвээ та орлогогүй боллоо гэж бодоход мөнгө орж ирэх ямар ч сууг байхгүй. Тэгвэл та яаж цаашдаа амь залбуулах вэ? Та үр хүүхдүүдийнхээ сургалтын төлбөр, за мөн өөрийнхөө эмчилгээний төлбөр, хоол, хүнс, урсгал зардлаа яаж төлөх гэж бодож байгаа вэ? За энэ дээр бол гарц гаргалаа хэрвээ та олж харж чадахгүй байвал одооноос эхлээд хэмнэгч нь бол хамгийн том зөв арга гэж хэлсэн байгаа. За ингэж хэмснээр бол өтөл насныхаа
өтөл насндаа хэрэглэх мөнгөний хадгаламжийг ч ихсүүлэх боломжтой тухай бол хэлсэн байна. Тэгээ сүүлийн үед бол дэлхийн хүн амын насжилт бол уртасж байгаа. Өмнө нь 60-70 хүрээд нас бардаг одоо орны хүмүүс олон байсан бол одоо 90-100 хүртэл насалж байгаа олон орн байгаа учраас та хүснийхээ одоо хэрээр тийм эрт өгөхгүй олон жил амьдрах болно. Тэгвэл тэр олон жилийн дараа хүртэлх та яаж өөрийгөө тийм олон жилийн дараа өтөл насндаа та яаж өөрийгөө авч явах юм бэ? Тэрэндээ та яаж бэлдэж байгаа юм бэ? Тэрэндээ бэлдэж амжаагүй байгаа бол та тэр үед бүр илүү зовх болно. Одоо хэцүү байгаа үед бол ирээдүйдээ бүр ч хэцүү байх болно. Тийм учраас одооноос эхлээд мөнгө хөрөмтлийг үүсгэх ёстой гэсэн байна. Уншигч таны нас 40-50 нас хүрэх үед ээж аав чинь 70-80 нас хүрэх байх. Гэтэл та тэр үед өөрөө хөдөлмөрийн чадвараа баг-багаар алдсаар байх болно. Тэр үед хураасан мөнгөгүй байвал та өөрийгөө өсгөж тэмээ төрүүлж өсгсөн эцэг эхтэй туслах, гарын халаасны мөнгө ч өгч чадахгүй, дээрэс нь өөрсдийнхөө оюутан болж байгаа хүүхдүүдэд ч тусалж чадахгүй, ингээд хин хиндээч тусалж чадахгүй, өөрийгөө ч аваад явж чадахгүй ийм байдал төрн энэ ямар эмгэнэлтэй үйл явдал болох вэ? Тийм учраас ийм зүйлтэй нүүр тулахгүй тулд өнөөдөр чинь хамгийн чухлаа. Өнөөдрийнхөө цугац цэнгэлээс идэх холноос өмсөх хувцаснаас цаашаа ирээдүгээ бодож цааш нь даалт их нь бол таныг ийм хэцүү байдалтай нүүр тулахаас бол урьдчилан сэргийлнэ гэж байгаа. Тэгээ одоо амьдарч байгаа гэр орондоо болол ингээд эмх цагцтай байгаад цэвэрлэхэд амраар тийм ээ цаг хугацаагаа хэмнэхээр мөн илүү дахин зардал гарахгүйгээр ингээд зохицуулж байгаа юм бол энэ одоо хэмнэх гээд байгаа тэр олон аргуудыг чинь бол нэг нь болж чадна гэсэн. Тэгээд нэгэн одоо өөрийнхөө өгсөн зөвлөгөөнөөс бодит нэгэн жишээг татсан байна л да. Нэгэн ганц бие сингл залуу A гэдэг нэртэй залуу сарын цалин нь бол 2,200,000 вонтой тэмцэх хэмжээний. Гэтэл анх дөнгөж компанид орж байгаа шинэ залуу ажилтан дээрээс нь ганц бие хүний хувьд бол энэ мөнгө бол тийм бага мөнгө бол биш. Гэсэн чинь залуу бол огт хуримтлал үүсгэж чадаагүй байгаадаа санаа зовж энэ санхүүгийн зөвлөгчөөс мань зөвлөгөө авахар ирсэн байгаа. Тэгээд тэр хүний гол хобби юу байсан бэ гэхээр амралтын өдрөөр шопинг хийх байсан. Ялангуяа гоё тийм ганган костюм пижак, бугуйн цаг, цүнх, гутал, бүсэнд бол их дуртай. Тэгээ ийм хувцснуудыг авч өмсөж хэрэглэх нь ажил хэрэгтэн ч гэсэн тустай байдаг гэж өөрөө итгэдэг байсан. Тэгээд ингээд зөвлөгч маань яг зөвлөгөөний үеэр бол гэртээ байгаа бүх ий товчлынхоо одоо тэр өмсөж байгаа хувцсныхаа зургийг дараад явуулаарэ. Тэгээ өөрөө чи бас зургийг дараад ингээд англиад хараарэ гэсэн байгаа. Тэгээ ингээд харсан чинь зөвхөн одоо бугуйн цаг нь гэхэд бүр 10 хэд, нүдний шилэнэл гэхэд бас 10 хэд. За маш олон ингээ костюм пижак гутлнууд гэдэг ингээд төрлөөрөө гарч ирсэн байгаа. Тэгээд энэ зөвлөгчийг зөвлөхөөс өмнө тэр залуу өөрийнхөө зургийг харчаад би ийм их хэмжээний юм авсан юм бах та. Энд төр чинь бол тийм хямдхан биш, бас тодорхой хэмжээний брендийн хувцснууд байгаа. За бас хямдхан хувцснууд ч байгаа. Би энэ бүх зүйл зарцуулсан мөнгө харах юм бол би энэ мөнгөөр бараг байрны урьдчилгаанд ч орох болох бас юм мөнгө байсан юм байна. За энэ байдлаараа байвал бүтэхгүй юм байна. Би өөрчлөх хэрэгтэй байна гэж бол өөрөө төрүүлж бол дуурсан байгаа. Тэгээд би түрүүнд дурдчихсан энэ зохиолчийн маань зөвлөгөөг өөрийнхөө гэрт байгаа бүх ий тогшлог гаргаж ирээ зургийн надаар гол нөгөө би хэр их зүйлд мөнгө зарцуулсан бэ гэдгийг эргэж бас өөртөө дүгнэлт хийх. Хоёрдугаарт өөртөө байгаа зүйлийг харснаар ахин тэтгэр зүйлүүдийг худалдаж авахгүй байхад туслах. Ийм болол арга байсан. Тэгээ энэ арга нь ч гэсэн энэ хүний жишээн дээр бодитоор бол үр дүнгээ өгсөн ийм арга байгаа. Тэгэд маш олон бизнесийн байгууллагууд худалдааны төвүүд биднийг худалдан авах хийхэд өрхөдж яадаг. Жишээлх юм бол таны өмсөн хувцас таны нэр хүндийг, таны одоо имижийг, таны байр суурийг илэрхийлнэ, таны нийгэмд ямар одоо байр суурь эзлэхийг чинь илэрхийлнэ. Өмсөн хувцасаар чинь хүмүүс таныг дүгнэнэ. Эсвэл унсан машинаар чинь таныг дүгнэнэ. Зөөсөн цагаар чинь таныг дүгнэнэ гэж хэлдэг. Тэгээд дөнгөж ингээд амьдрал дээр гарч байгаа залуу хүмүүс бол энд итгэж маш хэмжээгээр тийм мөнгөөрөө худалдан авалт хийдэг. Гэтэл яг үнэхээр таныг нийгэмд байр суурь олоход бусдаар хүндлүүлэхэд гадаад байдал хувцас хувнаар бол огтхонч бишээ. Эргээд та тэр одоо зарцуулалт хийх зүйлээ оюун ухаандаа өөрийнхөө мэдлэг чадвартаа зориулалт хийгээ, зарцуулалт хийгээрэй гэсэн бол байгаа. Тэгээд яалтч аргагүй эргээд бодоод үзэхэд бид нар маш гоё ганган хувцас өмсөөд нүрэндээ бүтэн full makeup хийгээд гоё үсэн хамслуулаад гоё хувцас өмсөөд ажлын ярилцлаганд одоо эсвэл ажлын уулзалтанд очлоо гэж бодъё. Гэтэл би өөрийнхөө зүйлийг эмх текстээ тодорхой чир тайлбарлаж чадахгүй, шийдэж чадахгүй, асуудлын гаргалгаа гаргаж чадахгүй байж байгаад гарах юм бол эргээд тэр дундаас миний өмсөн хувцсыг мань санах хүн бараг л байхгүй. Миний ажиллаа хийж чадахгүй байсныг л олон хүн санах байх гэж бодож байна. Тэгэхээр бизнесийн байгууллагын энэ олон өрхөнд өртөлгүйгээр мөнгөн хадгаламжтай болохыг хүсэх юм бол
таны имижийг тодорхойлно, өмсөн хувцс чинь одоо төзөөсөн цаг чинь барьсан утас чинь гэдэг өрхөний үгэнд хизээч битгий автаарай. Харин өөрийгөө цаг ямагт хөгжүүлээрэй гэдгийг бас энэ завсраар зөвлөмөр байна. За энэ санхүүгийн зөвлөгч маань бас нэгэн жишээг номон дээр дурдсан байна л да. Би гэх одоо нэгэн эмэгтэй нөхөртэй. За ихэнх хүн бол өөрийнхөө дансны үлдэгдлийг бол шалгадаг. Би ийм зүйл худалдаа аваад ийм мөнгө үлдсэн байна. За тэгвэл дараагийн сард би энэ хэмжээгээр хэмнэх ёстой байна гэж боддог. Гэтэл энэ эмэгтэй хувьд бол тэрийг шалгахгүйгээр байнга худалдаа авалт хийдэг. Нэг өсөндөө бараг шопингд донцсон гэж хэлж болох үз. Маш хэмжээний зүйлийг худалдаж авдаг. Гэрт нь байсаар байтал хямдрал гэсэн зүйлийг харах болгондоо гутал, хувцас, за мөн ахуйн хэрэглээний зүйлсийг бол авдаг. Дараа нь хэрэг болно гэсэн юм сэтгэхүйгээр авдаг байсан гин. Гэтэл гэр нь бол ингээд эд хогчлоор дүрсээр л байсан. Одоо бүх одоо шургуулах шүүгэн дүүрээд сүлдээ тавих газар байхгүй болохоор нь ингээд шалан дээр өөрч эхэлсэн байгаа. Тэгээ энийг ингээд харсан нөхрөн сүлдээ манай гэр хитрхи жижигдээд байгаа юм болов том газар руу нүүх юм уу гэж хүртэл хэлсэн байгаа. Тэгээ энэ эхнэр нөхөр хоёрт одоо санхүүгийн зөвлөгч маань юу гэж хэлсэн бэ гэхээр танай гэрт яг одоо хэрэгтэй байгаа зүйл яг юу вэ гэдгээ сайн бодож үзэх хэрэгтэй. Гэртээ байгаа бүх зүйлээ гаргаж ирээд бич. За энэ дундаас үнэхээр би зөв авсан, тийм ээ, худалдаж авсан, сайн гэж бодож байгаа зүйлээ бич. Харин энэ дундаас хэрэг авахгүй байсан ч болохоор байсан зүйлийг бас ялгаж бич гэж бол ийм даалгавар өгдөг юм байна. Тэгээ яг хүн өөрөөхөө нүдэн дээр ингээд ангилаад хэрэгтэй зүйл. За авахгүй байсан ч болох байсан зүйл. За бүр хэрэггүй зүйл гэж ингээд би ялахаар зарим зүйлийг хүнд өгөх, буцаагаад эсвэл буцаалт хийх. За ойр дотныхоо хүндээ өгөх гэдэг чинь иймэрхүү байдлаар зай гаргах хэрэгтэй гэж бол зөвлөсөн байгаа. Тэгэхгүйгээр эд хогшлыг байрлуулахад зориулж том гэрлүү нүүх. За энэ бол хамгийн ухаангүй хүний сонголт даалхам гэж бичиж байна л да. Ягаад тэгэхээр та тэр орчинд өөрөө амьдрах гэж байгаа, өөрөө тав тухтай байх гэж байгаа. Гэтэл тэр орчноо эд хогшилд ямарваа нэгэн зүйлд тавилгад зарцуулж ингэж өгнө гэдэг чинь таны сэтгэл санааг тавгуу туулах, ажлын чинь бүтээмжийг доошлуулах ийм одоо сөрөг нөлөөтэй байдаг. Тийм учраас та мөнгөндөө хэмнэлттэй байхын тулд эд хогшлоо багасгах хэрэгтэй гэж байна. Тэгэхгүй нөгөө олон эд хогшлоо чирээд нүгөөд идэг. Гэтэл нүүсэн газар чинь том талбай метр квадратынхаа хэрээр үнэн өсдөг. Тэр хэмжээгээр бас хэрэг худалдаж авах юм бол одоо сөөхийн мөнгө гэж хэлдэг штэ, тийм урсгал зардлын мөнгө ч гэсэн өснө. Хэрвээ та түрээсний байранд орж байгаа бол түрээс чинь ч гэсэн бас өснө. Тийм учраас энэ олон талын зүйлийг харгалзаж үзэх ёстой гэж байна л да. За энэ ном маань бол 3 бүлэгтэй. Эхний бүлэгт бол өөрийн эд зүйл, эд материалтай харилцах хандлагаа өөрчлөх тухай бол гарсан байгаа. Өөрийн хүсэл болон хэрэгцээг ялгаж салгах, за зөвхөн хэрэгцээт зүйлээ худалдан авах, аль хэдийн гэртээ авсан байгаа бүх зүйлээ бүгднийг гаргаж ирээд нүднийхээ өмнө ангилж ялгаад хэрэггүй зүйлийг нь хайж зөвхөн хэрэглэх зүйлсээ үлдээх тухай бол гарсан. За ингэснээр бол нүдэнд харагдахгүй байгаа зүйлсүүдээ ахин дахин худалдаж авч зарлаг гаргахаас бол сэргийлэх тухай энэ үүний чухлыг бол дурдсан байгаа. За хоёрдугаар бүлэгт бол амьдралын эерэг дадал хөвшлийн тухай бол өгүүлсэн байгаа. Энэ маань бол хүний хөрөмтөл үүсгэхтэй бол хэрхэн холбогдож байгааг одоо ингээд томилоод дуртаад явъя. За хүн өдөр тутмын амьдралаас бол баг зэргийн стрессийг авдаг. Гэтэл энэ стресс хөрөмтлөгдсөний үндсэн дээр бол бид нар үнийгээ тайлахын тулд олон янзын аргыг хэрэгэлдэг. За стресс эрүүлэр тайлдаг бол маш олон арга хэлбэр байж болно. За спортоор хичээлэх, ном унших, хөгжим сонсох, гарч алхах, ууланд гарах гэх мэтчлэн. Гэтэл ямар нэгэн зүйлд донтоход арх тамхи хэрэглэх, за мөн тоглоомор олон цагаар тоглох бас нэг юун дээр нэмэгдэж орж болох зүйл нь болохоор хэтэрсэн шопинг хийхийг хүртэл бас донтолтын хэлбэр гэж үзээд байгаа. Шопинг хийснээрээ тэр мөнгийг өрснээрээ сэтгэл ханамж авах. Гэтэл энэ зөвхөн мөнгө үрж сэтгэл ханамж авдаг та донтон байнга мөнгө үрдэг болдог. Гэтэл энэ маань хүний нөгөө төлөвлөлттэй санхүүгээ төлөвлөж хуримтлал үүсгэх тэр бүх төлөвлөгөөнд чинь сөргөөр нөлөөлж байгаа. За тэгвэл стрессээ мөнгөөр тайлах биш. Стрессээ арай илүү аргаар мөнгөнд ч хал палахгүй аргаар ийм аргаар тайлж сурах бол аргуудыг зөвлөсөн байгаа. За олон аргуудыг одоо санал болгосон. За бүжиг байж болно. За спорт байж болно, тийм ээ. Бусадтай ярилцах байж болно гэж хэлсэн байна. За үүний дараагаар бол өдөр болгоныхоо одоо босон зүйлүүдийг тэмдэглэлийн дэвтэр дээр бичих хэрэгтэй гэж байна л та. За ингэж бичихд одоо өглөө гараад би ажилдаа явахдаа өлсөн учраас ийм төргөн хоолны газар ийм хоол авч идлээ. Тэгээ ажил дээр очиод ийм зүйлүүдтэй хийсэн. Цайныхаа цагаар ийм үнтэй уулзаад
хамт кофе уусан гэдэг ч юм уу тийм ээ. Ийм зүйлүүдэд бичих ёстой. Ингэж бичснээрээ та өөрийн нөгөө өдөр тутмын амьдралын хэм маягийг харна. За би хаана цагаа дэмий үрээд идэх юм бэ? Би хаана бас ингээ мөнгөө сул үрээд идэх юм бэ гэдгийг харах боломжтой. Жишээлх юм бол өдрийн цайны цагаараа ажил дээр ном унших гэдэг юм уу, өөртөө эсвэл төр дасгал хийх гэдэг юм уу, өөрийнхөө бие махбодоо оюун сэтгэцэд ээлтэй байдлаар, эерэг үр дүнтэй байдлаар зарцуулах одоо тийм ээ, цагийг зарцуулах биш бусад хүмүүстэй ингээд ярилцах, хов ярих гэдэг юм өөрт ямар ч хэрэггүй мэдээлэлээр ярилцсан үнийхээ хажуугаар кофе уун тамхи татна. Энэ бол таны хуримтлал үүсгэхэд чинь маш том садаа болж байгаа ийм зүйлүүд юм шүү. Үүнийг мэдхийн тулд өдөр тутмынхаа одоо тэр зүйлүүдийг тэмдэглэлийн дэвтэр дээр нэгийг чалдгүй бичих ийм чухлыг бол дурдсан байна. За мөн өөртөө хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэж байна. Хөрөнгө оруулалт. Гэхдээ хөрөнгө оруулалт хийхдээ бол хувцас тийм ээ гадаад байдлаасаа биш дотоод байдалтай эрүүл мэнд болон хувь хүний хөгжилтөө уншиж судлахтаа хөрөнгө оруулалт хэрэгтэй. Энэ маань ирээдүйд олж болох тэр одоо мөнгөн хэмжээний дөнгөчн тодорхойлт юм шүү гэж хэлж байна л да. За дараа нь бол хоол хүнсний талаар ярьж байгаа. Хоол хүнсийг бид нэр өдрийн 3 хоол хүнсийг бол заавал идэх ёстой. Ингэснээрээ өвдөхгүй байх, өвдснөөр эмнэлэгт очиж эмчилгээний төлбөр төлөхөөс одоо наанад сэргийлэх юм арга байдаг. Хоёрдугаарт хоолоо идэхдээ гаднаас түргэн хоол бас ингэ шарсан хуурсан эрүүл мэндэд зохисгүй хүнс идэх гэхээс илүү гэртээ амралтынхаа өдрөөрөө эрүүл хоол хүнсээ бэлдээ түүнийг идэх бол чухалчилж байгаа. За тэгээд бас дараагийн хэсэг нь бол тогтмол амжиргааны зардал байдаг тийм ээ. Жишээлбэл бас сөөх юм бол тогтмол гарна, цахилгаан ус, тог тийм ээ. Мөн утасны төлбөр гих мэтчлэн даатгал гэдэг ийм одоо тогтмол зарлагууд бол байдаг. За ийм зүйлүүдийг бол харж агаад хэрэглээгүй одоо ийм эсвэл хэрэглэхгүй байгаа ийм зүйлүүдийнхээ төлбөрийг бууруулаад төлөхгүй байх дараа анхаарах хэрэгтэй. Жишээлбэл зургтгүй бол зургтын мөнгөийг төлөх гэдэг ч юм уу. За мөн тогоо орой цагта хэрэглэхгүй өрөөнийхөө тогийг унтраах гэдэг юм. Аль болох хэмнэж болох ийм аргуудыг бол хэрэгжилж авах одоо бодож анхаарч явах хэрэгтэй гэсэн байгаа. За дараагийн хувьд бол унааны зардал. Унааны зардлыг бид нар яаж хандах юм бэ? Ойрхон газарт бол бид нар дуугаар явах эсвэл алхах байдлаар тийм амьдралынхаа бас нөгөө эерэг дадал үүсгэхдээ алхах гүйх байдлаар эрүүл мэндэд хамгаалах байдлаар ингэж одоо бас унааны мөнгийг хэмнэж болно. Гэтэл эсрэгээр маш хол гэртэй болвол байн нийтийн тэврээр явах гэхээс илүү машин аваад унсан харин ч цагийг чинь болон энерги чинь одоо өрөхгүй харин ч хөнгөвчилж цагийг чинь бол хэмнэ гэсэн ийм бол утга агуулгуудыг багтаасан байна. За ингээд 3 дугаар бүлэг эхэлж байна. Энэ номны маань нэр 90 хоногийн дотор мөнгөн хуримтлал үүсгэх насан туршийн дадал суралцах гэсэн нэртэй ном байгаа. Эхний бүлэгт бол эхний 1 сард хийх зүйлийг бичсэн. 2 дугаар бүлэгт бол 2 дугаар сард хийх зүйлийг бичсэн байгаа. За ингээд 3 дугаар сард буюу 3 дахь сартаа 3 дугаар бүлэгт бичсэн зүйлүүдийг хийх ёстой. 3 дугаар бүлэгт мөнгөн хуримтлал үүсгэх дадал мөн мөнгөтэй харилцах чадвараа нэмэгдүүлэх гэсэн ийм одоо агуулгууд багтсан байна. За үүний хамгийн ихэнд бол мөнгөтэй харилцах зөвхөн өөрийн гэсэн дүрмийг зохионоо, дүрмтэй болно гэсэн байгаа. Үүний тулд өдөр болгоно зарлагаа бичнэ. За тэр нь бол орлого зарлагын дэвтэр байж болно. Эсвэл гар утсан дээр янз бүрийн орлого зарлага аппликейшнуудыг бас ашиглаж болно. Тэгээ зөвхөн зарлагаа бичээд өнгөрөх биш, зарлагуудаа бас ангилах хэрэгтэй гэсэн байна л да. Жишээлх юм бол хүүхд одоо манай гэр бүлийн чөлөөт цагаа өнгөрүүлэхэд зарцуулсан одоо зардал жишээлбэл кино үзсэн байж болно, гадуур гарч тоглосон байж болно. Тэднийг одоо нэг ийм бүлэгт хамруулж гаргах нь. Тэгээд гадуур хоолсон зардал, гэртээ хоолсон хүнсний зардал мөн өөрсдийнхөө боловсрал зарцуулсан одоо сургалтын цусан ном худалдаж авсан гэдэг юм уу тийм ээ. Энэ зүйл зарцуулсан зардал гэдэг. Ингээд нэг хүртэл хуваадаг. За миний хувьд бол би нэг бүрчлэн ингэж хуваахаас гадна бас хүн тус бүр дээр хуваадаг. Жишээлх юм бол нөхөр дээр би өөр дээрээ хүүхэд дээрээ тэгэхээр энэ сард бол хин дээр илүү их мөнгө гарсан байна. Мөн юун дээр одоо түрүүний хэлсэн шиг бүлгүүдээр ингэж хуваадаг гэсэн шүү дээ тийм ээ. Бүлгүүдээрээ хуваагаад за бид нар хэтрийг гаднаас хоол хүнс захиалж идсэн байна уу? Эсвэл бид нар энэ сарда хин нэг гишүүн илүү хувцас авсан байна уу? Хувцсанд илүү мөнгө хүрсэн байна уу гэдэг ч юм уу. Энэ байдлаар бол бас ингэ зардлаа хянах боломжтой байдаг. Тэгээ ингээд харах юм бол дараагийн сард одоо өмнөх зард илүү гаргасан зардлаасаа танах зардал нэмж гаргахгүй байх өөр бусад зардлаасаа хасах зэргээр бол зохицуулдаг.
За ингээд энэ хүний маань бол зөвлөж байгаагаар зарлага бичих ёстой гэх юм уу англиад одоо дүгнэлт хийх ёстой, анализ хийх ёстой гэсэн байгаа. За хоёрт бол зарлага 3 англи гэж байна. За нэг нь бол тэртээ түрүү гарах ёстой байсан зардал. За энэ нь бол яг л бидний хэлээд байгаа хоол хүнснийх яг амьдрал ах вэ тийм ээ. Шампань, саван, бок. За тэгэл идэж уух зүйлээс хэсүүлээд гардаг зардлууд байгаа. За дараагийн зардал нь болохоор хэрэг үрхгүй байж болох байсан зардал гэж хэлж байгаа. Жинхнээсээ бол нөгөө үрлэгэн зардал гэж хэлж байна. Энийг за ахуйд бол ямар ч хэрэггүй зүйлсийг багтаасан байгаа. Жишээлх юм бол хэмжээнээсээ хэрэгцээнээсээ хэтэрсэн шопинг, за мөрийтэй тоглоом, гадуур PC тоглох гэдэг юм уу, PC-ийн 7 цагаар суух, за арх тамхи, тэгээ бас кофе уух зэргийг бол багтаасан байна. Заавал кофе уухгүй ч байсан болох зүйлийг байнга л нөгөө гартаа кофе бариад яваад ийн гэдэг чинь бас зардлаа гэж хэлж байна. За 3 дахь зардал нь бол хөрөнгө оруулалтын зардал байгаа. За энэ хөрөнгө оруулалтын зардалт бол сар болгоно нөгөө нэг цаашаа даалт хийдэг хадгаламж, за мөн сургалтын төлбөрүүд, номны мөнгө, өөрийн хөгжлийн, хувь хүний хөгжлийн мөнгө гэх чийтэй ийм зардлуудыг бол хөрөнгө оруулалтын мөнгө гэж үзсэн байгаа. За ингээд мөнгөө одоо зарлагаа бол ингээ 3 ангилчлаа шүү дээ. За үүний дараагаар бол нэг цалингаас, эхний сарын цалингаас дараагийн сарын цалин хүртэл тэмдэглэл хөтлөх ёстой гэж байна. Ингэж тэмдэглэл хөдлөхдөө сая нөгөө дээр 3 ангилал хийсэн шүү дээ. Тэртээ дөрөв гарах хэрэгтэй байсан зардал, мөн хийх шаардлагагүй байсан зардал, за мөн хөрөнгө оруулалтын зардал гэж 3 баасан. Тэгээ энэ 3 зардал тус бүрээ ингээм ийм самбар дээр хадаад тэгээ тухайн сард гаргасан зардлынхаа бүх одоо тэр баримтуудыг энэ 3 зардлынхаа доор тус бүрт нааж өгөх юм байна. За ингэж нааж өгснөөхөө дараагаар бол аль талд нь хамгийн их мөнгө үрснээ хараад тэр талаас одоо хэмнэх өөрсөндөө дүгнэлт хийх ийм аргуудыг бол хэрэглээрэй гэж зөвлөж байна. За жишээлх юм бол 3 саяын цалинтай ам бүл байлаа гэж бодоход тэртээ тэргүй гарах хэрэгтэй байсан зардал нь 2.5 сая. За одоо дэмий зардал нь бол 360 мянган төгрөг тийм ээ. За мөн хөрөнгө оруулалтын зардал нь 90 мянган төгрөг байлаа гэж бодъё. Тэгвэл үүнээс 85% нь тийм ээ тэртээ тэргүй гарах хэрэгтэй байсан үндсэн зардал гэж ойлгож болно. Харин дэмий зардал нь бол 12% тай байгаа. Тэгээд ингээд тэртээ тэргүй гарах хэрэгтэй байсан зардал болон дэмий зардлаа нэмэхэд л 97% болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр биднэрт 100% орлого орж ирлээ гэхэд ирээдүйдээ хийж байгаа хөрөнгө оруулалтын зардал бол ердөө 3% тай байгааг бол эндээс харж болж байна. Тэгээд энэ дээрээс бол энэ санхүүгийн зөвлөх маань ямар зөвлөгөөг өгсөн бэ гэхээр бид сар бүрийн орлогынхоо 3/1-ийг бол хэтвчэндээ хийж 3/1-ийг нь болохоор гэр ахуй буюу байнгын тогтмол зардалтаа бол ашиглаад 3/1-ийг нь бол хөрөнгө оруулалтын энэ одоо зардалтаа ашиглах хэвээр ингэж балансын тэнцүү барьж явах хэвээр гэж бол хэлж байгаа юм л да. Тэгээ ирээдүйд бол энэ чинь хүүхдийн сургалтын төлбөр, өөрсдийн хөтөл насны бас одоо амжиргааны зардал гэдэг юм уу, аялал гэдэг юм уу энэ олон зүйлтэй холбогдох зардал учраас хөрөнгө оруулалтын зардалт бол 3/1 их чултгаа заавал хийх ёстой гэж бол хэлсэн байгаа. Тэгээ хамгийн сүүлд бол энэ зохиолчийн хэлж байгаа зүйл нь мөнгө цуглуулж чаддаг хүн, мөнгөтэй харьцаж чаддаг хүн, за мөнгөн хуримтлал үүсгэж санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүмүүсийг ингээд харах юм бол эдгээр хүмүүсийн амьдрал бол үнэхээр энгийн байсан. Өөрсдөө гадаад байдлаас нь гоёдаггүй, хэтэрхий их одоо хэрэгцээгүй зардал гаргаж бусдад өөрийгөө батлан харуулахын тулд тийм зүйлд мөнгө зардаггүй гэж хэлсэн байгаа. Жишээлх юм бол машин авлаа гэхэд энгийн машин авахаас хамгийн сүүлийн машин утсаасан ч гэсэн хамгийн сүүлийн үеийн загварлаг утас гэхээс илүү өөрийнх нь хэрэгцээг хангаад болж байгаа юм утсыг хэрэгэлдэг хувцас хүртэл хамгийн одоо дизайн трендийн хувцас гэхээс илүү цэвэрхэн өөртөө таарсан тухайн одоо зориултанд нь жишээлх юм бол байрлалын ярилцлаганд орлоо гэхэд надад хар костюм цагаан занцал байхад болоо гэдэг ч юм уу тийм ээ. Яг зориулалтын тэр зүйлийг л байх ёстой хэмжээнд нь л аваад явж хаад болно. Түүнээс шалтгаалаад тэр байх ёстой хэмжээнээс хитрүүлж амарнаа нэгэн зүйлд зарлаг гаргах болвол мөнгөн хуримтлал үүсгэж чад саад болтгоо гэдэг ийм зарчмыг баримталдаг учраас үнэхээр энгийн амьдрдгаа гэдэг талаар бол энэ номондоо бол хэлсэн байна. Тийм учраас өөрсдөө бусдаас дутуу явж яан болохгүй байх гэж сэтгэл готролгүйгээр ирээдүйн амьдралын одоо тэр баталгаа ирээдүйн амьдралаа баталгаатай болгохын тулд илүү сайхан байлгахын тулд одооноос илүү хичээж, мэрэж, мөнгөн хуримтлал үүсгэж, хэмнэж, илүү зардал гарахгүй байхад анхаарлаа төвлөрүүлж мөн түрүүний хэлсэн шиг орлогоо 3 хэсэгт хуваагаад ирээдүйн хөрөнгө оруулалт, ирээдүйн өтөл насныхаа хуримтлал, үр хүүхдийнхээ боловсрал, эрүүл мэндэд одоо зарцуулагдах тэр тал руугаа чиглэсэн хуримтлалыг илүү хийгээрэй гэсэн энэ үгээр энэ удаагийнхаа
номны таймыг бол өндөрлөж байна. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай. Ингээд 6 дахь дугаараараа 90 хоногийн дотор мөнгөн хуримтлал үүсгэх дадал гэсэн нэртэй номныхоо таймыг хүргэлээ. Дараагийн дугаар хүртэл баяртай.